За хай бүгдээ сайн байцгаана уу. За би одоо сургуулийнхаа ойролцоо Шангирла зочид буудал юм байна. Тэрний яг далайн ирэг дээр нь сууж гин. Тэгээд одоо гоё байна. Өнөөдөр миний сүүлийн маань хичээл байгаа. Тэгээд жоохон харамсмаар байна. Догдолж гин. Өнөөдөр миний төгсөлтийн маань өдөр байгаа. Маш олон хүмүүс ингээд сургууль сурж байгаа. Сэтгэлдээ хэлээч гэсэн болохоор би одоо өөрийнхөө сэтгэлээ хэлэх гээд ингээд сууж. Манай нэг багш надад гоё бэлэг өгсөн. Тэрийг хуваалцаад тэгээ бүгдээрээ эхэлцгээе. За манай багш болохоор надад ийм ном өгсөн. Gentle Reminder гэдэг. Тэгээд нь штэ яг хөөхөө ийм төлхөрийн осор тэгээд ийм балтай өгсөн. Тэгээ би энийг болохоор очиод охиндоо өгье гэж бодож байгаа. Тэгээ ингээд зүгээр ном өгөөгүй заяа. Дээрээс нь надад нь штэ ингээд надад зориулж congratulations гэдэг захиа өгсөн. Тэгээ өөрийнхөө нэрийг доор бичсэн. Wow Albert гэдэг хоёр багш маань надад өгсөн байна. Тэгээд айгуу гоё санагдаад бүр ингээд догтлоод ерөөсөө ингээд ямар нэгэн юм өгнө гэсэн одоо хүлээл байхгүй угаасаа зүгээр суралцж байгаа болохоор зүгээр ингээд сурсан юмаа ингээд хараад гоё санагдсан байхгүй. Энд суралцж байгаа хугацаанд л яг 1 сар ч биш үү амар хурдан өнгөрд юм байна. Одоо ингээд нэг мэдхэд би ингээд өчигдөр ирсэн санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ ингээд анх эрэхтэй бас ингээд амар догтлолтой. Тэгээд би өөрөө ээлж амралтаа аваад ирсэн. Идүүлэг сагналахаар зуучлуулад Cooking English дээр суралцсан байгаа. Ирээд би ингээд өөр олон сургуулиудыг харьцуулж үзээд тэгээд би бүр ингээд ямар гоё зөв сонголт хийсэн бэ гэж бодсон. Эхлээд ирэхэд болохоор гэрийнхнээс маань ингээд жоохон аюултай юм шүү гэсэн зүйлсүүдийг хэлжсэн ахгүй юу. Тэгээд би болохоор ингээд за яана гэж бас жоохон баг зэрэг айцтай ирсэн чинь ямар ч тийм нэг аюултай зүйл байгаагүй. Би бүр одоо тэрийг ингээд хэлмээр байна. Одоо хүмүүс ингээд Филиппин гэхээр ингээд аюултай гэж бодд юм билээ. Гэхдээ ямар ч тийм байхгүй. Одоо энэ Cebu хотыг бидний байрлаж байгаа New Mactan таун болохоор энэ хавьд бүр ингээд хамгийн аюулгүй норд юм билээ. Тэгээд эргэн тойрон маш гоё цэвэрхэн. Тэгээд би болохоор Филиппин ингээд хүнээс ирэхээс өмнө ингээд заван байдаг гэж сонссон ахгүй. Тэгээд би ингээд бас жоохон заван байдаг болов уу гэсэн чи ерөөс тийм заваа юм байгаагүй. Тэгээд жоомтой элдэн амтантай хэцүү гэж бодсон. Тэгээд мом би бол баг хараагүй. Нэг удаа гадуур явж хатан л харсан. Тэрнээс бол ингэж жоомтой бол би таараагүй. Эхлээд би болохоор ингээд орчин тойрон сургууль модлын талаар ярья заяа. Тэгээд дараа нь би ингээд яг юу сурсан надад ямархаа санагдсан гэдгийг ярья. Өөр капсул байрлсан. Хүмүүс болохоор ингээд чи ямар бөхчмдөд онцгой байна яаж байж нэгэд одоо надад өөрөөсөө ямар нэг тийм асуудал гараагүй. Мэдээж эхний 2 3 өдөр жоохон эвгүй юм шиг санагдчихсэн. Тэгээд сүүлдээ дасцсан. Энэ coconut-ыг маань бэлтгэх гэдэг шиг байна. Би одоо ийм кофе шопод сууж байна. Тэгээд ийшээгаа юм далаатай, ийшээгаа шууд сэлэх боломжтой юм билээ. Илсэн амар гоё цэвэрхэн одоо нөгөө нэг ямар нэгэн байдлаар юм юу биш, нунтаг биш. За миний коконот ирчлээ. Тест хийж үз. Ямар гоё. Окей. Яг миний нэг уухайг хүсэдсэн нөгөө нэг би нөгөө аяалаа мал руу очиод нэг коконотын ус авсаахгүй. Тэгээ тэрийг ерөөсөө авч чадахгүй байсан. Яг тэр шиг амтай. Амгаа амтай. Капсулд нэг байрлахад бол надад ямар нэгэн байдлаар асуудал гарахгүй байгаа. Мэдээж нийтийн нойл бол усанд орох газрууд нийтийг гэхдээ тэр нь бүр айгүй гоё цэвэрхэн. Тэрэнд бол санаа зовоодох юм байхгүй. Би бүр ингээд хангалттай 1 сар байтгаа дахиад 2 3 сар суруулж чадхаар санагдчихэв. Сурагчдад зориулсан нэг student launchтэй тэрэн дээр хичээлээ хийгээд суух боломжтой. Ганцаараа ингээд нөгөө олон хүн байгаад бол төвлөрч чадахгүй бол ганцаараа хүн зориулсан ганцаараа суухад боломжтой ингээд тусгай өрөө хүртэл байгаа. Бас нэг давуу тал нь юм бол сургуулийн 3 давхуртаа шууд фитнестэй одоо ингээд нөгөө дан ганц суралцахаас илүү хүн ингээд засал хөдөлгөөн хийснээр дараа илүү их сайн гоё суралцдаг шүү дээ. Тэгэхээр доошо буугаач хол фитнестэй орох боломжтой. За мөн бильярд болон теннис тоглол бас боломжтой. Байрны хувьд бол ийм байгаа. Энэ яг нөгөө төвдөө болохоор гараад бол бүх төрлийн дэлгүүр болон одоо 24 цагийн дэлгүүрүүд болон хоолны газар бусад бүх төрлийн юмнуудыг байршуулсан. За дээр Филиппин дээрээ хоол гингүүд асуудалтай биш санагдаж магадгүй тий. Тэнгүүд нөгөө хүмүүс ингэдэж штэ Филиппин хоолыг чи идэж чадахгүй амар хэцүү гэдэг. Яг хоолны хувьд хүмүүс яг олон улсын оюутнуудад зориулсан хоолуудыг гаргадаг. Жишээлх юм бол нэг өдрийн хоолн дээр гэхэд Монгол үхрийн махтай хоол байгаа байхгүй юу? Тэгээд сонголтуудтай үхрийн мах, дахиад мах, хаан мах байна. Аль төрлөөс нь ч авч идэж болно. За тэгээ өдөр болгоны хоолн дээр өглөө өдөр оройны хоолн дээр 2 төрлийн жимсний сонголттой салаад болон бусад төрлийн ногоонуудыг оруулж өгсөн учраас ингээд хоолны хувьд бол асуудалгүй заяа. Ер нь бол их хвчлэг хүмүүс гадагшаа явахдаа их мөнгө хоолнд төрлөө шүү дээ тий. Тэгэхээр тэрний хувьд бол надад ингээд ямар ч асуудалтай санагдаагүй. Угаалганы хувьд болохоор 1 дахь 3 дахь 5 дахь өдрүүдэд сургууль дээр угаалгах боломжтой. Хувц угаалга нь болохоор 200 песоны үнэтэй. Тэгтээ 5 кг доторх гэж маш их хувц угаалгаж болно шүү дээ. 200 песо гэхээр Монгол мөнгөөр нэ 12 сая төгрөг байхгүй юу. Тэгээ хувцаа тэгээд шууд угаалгachж болно. Сургуулиас 5 минутын зайтай бич байгаа. Бич нь өөрөө swimming poolтэй. Тэгэхээр тэрэнд нь сургуулийн оюутнууд бол
үнгүй харах боломжтой болохоор хүссэн үедээ өглөөнөөс орой хүртэл бич дээр цэлж болно, свиминг пул дээр цэлж болно. Тэгэхээр тэр бас нэг амар том давуу тал санагцаа. За одоо ингээ бүгд яг суралц гарах барилгын талаар ярьцгаая. Нэг хүмүүс чи хэдэн жил англи сурсан бэ гэхээр би 10 жилээс илүү гэж хариулдаг. Тэгээд хүн ингээд 10 жил сурсан юм яагаад сурахгүй байгаа тийм үстэй. Тэгээд би энд ирэхээс өмнө ингээ бодсон байсан аахгүй ёо бүр ингээ англи хэллээс ингээ бүр травматай болсон заяа ингээд ёо би бүр хизээд сурахгүй байна. Яаж энэ бүхнийг дуусгах одоо бүр ингээд эцсийг үзчмээр байдаг тийг ингээд чадахгүй гацхгүй мэдээж хүн нэг бүхэл бүт өөр улсын хэлийг сурна гэдэг чинь тийм амар биш шүү дээ. Ингээд богино хугацаанд ч юм уу сурчих зүйл биш. Тэгээ Монгол хүмүүс хөвчлэн дандаа нөгөө нэг дөрмүүдээ сайн мэдээд байдаг хэрнээ ингээд ярьж чадахгүй яг өөрөө яаж илэрхийлэхээ мэдэхгүй маш олон төрлийн хүмүүс байдаг шүү дээ. Тэгэнгүүт яг энд ирээд ингээд таны ингээд тархинд байгаа ингээд олон тэр present simple цаг маяг бүх ингээд дөрвөн болоо ингээд үтсэн үгнүүдийн чинь ингээд базаад нэгтгэж өгчдөг заяа ингээд чамаг яаж ярих вэ гэдгийг нь чамд бэлдээд өгчдөг гэсэн үг. Би одоо ирчээд ингээд бас ингээд шууд өөр очинд ирээд ингээд шууд гадаадаар хүнтэй ярина гэдэг чинь амар асуудалтай шүү дээ. Тэнгүүд одоо өөр дээр ч гэсэн манай ангидээс олон хүүхдүүдийг харахаар анх ингээд эхний өдөр ирсэн өдөр ингээд амар муу ярьдаг байснаа нэг сар өнгөрөхөд амар сайн ярьдаг болцсон байсан байхгүй. Тэгээд өдөрт чи 6 цаг хөсөөгүй яриад тахад чи англиар ярьдаг болон заяа. 2 цагт групп хичээлдээ 4 цагт ганцаарч хичээл орж байхад 6 цаг дараалаад ярина гэдэг чи ингээд чамд ярихаас өөр сонголт авахгүй. Тэгэхээр чи ингээд автоматар чиний тархинд англиар ярих гэдэг зүйлийг суулгаж өгдөг гэсэн үг. Хүн ингээд байнга давтаад байгаа зүйлээ сайжирчдаг шүү дээ тий. Яг тэрэн шиг гэсэн үг. Зэн айгүй халуун болохоор би үсээ шуучлаа. Тэгээд үргэлжлүүлээд яриандаа оръё. Миний бодлоор бол би өмнө тэгж боддог гэсэн аахгүй юу. Ингээд гадагшаа явж англи хэл сурахаар ингээд шал тийм мөнгөний зардлага гэж боддог байсан аахгүй. Ингээд яагаад Монголд сурч болохгүй гэж бодоод би тэгж боддог байсан чинь тэгээд өдийг хүртэл би ингээд 10 жилийн хугацаанд яг бүрэн гүйцэд сурч чадахгүй байгаа байхгүй. Тэгээд за ерөөсөө яваад үзье ямар хөө эдий гэж бодоод шийдээд ирсэн. Тэгээд ингээд ирээд миний ингээд бодлыг бүр амар хөөрчилсөн л дөө. Ер нь бол илүү ингээд таны хэл сурах боломжийг арай амар хялбар болгож өгж байгаа гэсэн үг байхгүй. Бүх зүйлүүд чинь одоо бүх орчингийн чинь англи хэл дээр болгож гинэ гэсэн үг. Яагаад ингэ Филиппин англи сураад байгаа гэдэг байгаа вэ гэхээр Филиппин өөрөө анх Испани улсын колони болоод дараа нь Америк улсын колони болсон юм билээ. Тэгэхээр хоёр дахь хэл нь өөр англи хэл. Филиппинд орох бүх хүмүүс нь англиар давхар ярьдаг гэсэн үг. Тэгэхээр гараад дэлгүүр орсон ч, кофе шоп орсон ч хааж орсон та ингээ англиар ярина одоо ямар ч хүнтэй англиар ярина жоох хүүхэд өгөөд ирэхэд хүртэл тэр хүүхэд англиар ярьж байгаа байхгүй юу. Нөгөө native speaker багш маань би асуусан байхгүй ингээд энд англи хэл сурвал зүгээр вэ гэж асууж тэр хүн тэгж хэлсэн байхгүй ингээд за бусад орнуудад илүү сурахаас илүүтэйгээр илүү хямд нөхцлөөр энд сурах боломжтой гэж хэлсэн. Тэгэхээр тэрхүү боломжийг нь ашиглаад бид нар мэдээж шууд ингээд Америк юм англи бусад одоо өндөр хөгжилтэй орнуудад ингээд хэл сураад очих үед бол маш өндөр төлбөртэй тэр болгоныг төлөөд явах боломжтой хүмүүс бол ховор шүү дээ. Тэгэхээр энд илүү хямдаар за тэгээ дээрэс нь ингээд бүхэл бүтэн ингээд 6-аас 8 цагийн туршид англи хэлийг чи ингээд нөгөө суралцах боломжтой нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байгаа гэсэн. Тэгэхээр надад энэ нь маш давуу талтай санагдсан. Тэгээ ирээд би ингээд нэг амар харамссан зүйл нь юу байсан гэхээр яагаад би эрт ирээгүй болоо гэж би айгүйх бодсон. Тэгээ одоо нэгэнд ингээд цаг хугацаа буцаж болохгүйгээс хойш одоо ингээд суралцж байгаадаа маш их баяртай байна. За ингээд хэлний хувьд бол ийм байна. Нэг сарын хугацаанд сайжирсан уу гэвэл маш их сайжирсан. Би тэгээ юун дээрээс анзаарч байна гэхээр би одоо ингээд reading юм уу, speaking дээрээс нь сонсох дасгалаа хийж хахад ингээд анх ирснээс илүүтэйгээр илүү их ингээд нөгөө хар ухаанаар үг ойлгоод авах биш ингээд логиктойгоор ойлгодог болсон байгаа байхгүй. Одоо ингээд энэ чинь одоо ингээд өгүүлбэрийн бүтцээ илгүй ойлгодог учраас үгийг мэдэхгүй байсан ч гэсэндээ тэрхүү одоо нөгөө өгүүлбэрийн бүтцийг ойлгож байгаа учраас би тэрийг мэдж байгаа гэсэн. Тэгэхээр надад бүр ингээд өөрт мэддэхгүйгээр ямар нэгэн зүйлийг хийгээд маш их англи хэл маань сайжирсан мэдэгдэж байгаа. Тэгээд мэдээж мэдэгдэж байгаа зүйл нэг бол ингээд чөлөөтэй англиар ярина. Тэгээд чөлөөтэй нөгөө хүнийх ярьж байгааг ойлгоно гэсэн үг. Маш том давуу тал санагдсан зүйл нь гэх юм бол үнэхээр олон гоё найзуудтай болсон, олон улсын найзуудтай би болон энд ирэх эсвэл хизээж ийм хүмүүстэй уулзахгүй байсан. Тэгээ ингээд энэ найзууд маань ингээд энэ бүр ингээд үнэхээр гоё чөлөөтэй заяа ингээд хинтээ найзлахыг хүснэ хинтээ ч юм ярьсан чөлөөтэй бүгдээрээ англи хэл сурж байгаа хүмүүс учраас ингээд хинээс ч санаа зовхон байхгүйгээр суралцах боломжтой. За мандаа ингээд 6 сурагч байсан. Тэгээд Тайландаас 2 байсан, Оросоос 2 байсан, за Тайванаас байсан. Тэгээд бид нар ингээд бүгдээрээ хамтдаа хичээл дээр сурчаад хичээлийн дараа бүгдээрээ хамт кофе шоп ороод маш энгийн зүйлсүүд ярилцж байгаа. Яагаад гэвэл тэр ингээд маш олон төрлийн ингээд насны холилдсон хүмүүс байхгүй. Тэгээд зүгээр л чи хэдэн настай вэ? Гэрээсээ хідүүлээ вэ? Одоо өндөр чи хэд вэ? Жин чи хэд вэ гэж хүртэл ярилцаж болж байгаа байхгүй. Тэгэхээр өдөр тутамдаа ингээд зүгээр энгийн ярианаас хүртэл хилээ сайжруулаад авах боломжтой байсан. Тэгээд
Тэрхүү ингээд хүнтэй ямар нэгэн байдлаар санаандгүй уулздаггүй гэж үздэг шүү дээ. Тэгэхээр маш гоё хүмүүстэй танилцсан, маш их баяртай байна. Энд ирээд одоо ингээд сайхан хүмүүстэй найзууд боллоо. Манай сургуулийн маань менежер охин зоологийн дахин байгаа. Бид хоёр ингээд маш сайхан харилцаатай болсон. Тэгээ энд ирээгөөс бол тэрхүү хүнтэй уулзаагүй байсан. Бас манай намуунаа гэгч маань байна. Ирээд намуунаа гэгчтэйгээ уулзаад маш сайхан гэгчтүүс болсон. Маш сайхан харилцаатай болсон. Одоо ингээд хүний амьдралд нэг сайн хүн ховор таардаг гэж үздэг шүү дээ. Тэгээд тэр болгоны маань нэг гэж би боддог. Дээрээс нь манай Будка байна, Сондөр маань байна. Манай сургуулийн Монгол ажилчид маань байгаа. Тэгээд ингээд яг найзууд шиг чи гэр бүл шиг чинь чамайг хүлээж авна. Чамд ерөөс санаа зовхон байхгүй. Одоо би ингээд эдрээс ингээд салж хагцад надад бас амар хэцүү байхгүй юу. Эндээс явах нэг амар хэцүү зүйл нь бас энэ санагдсан. За ингээд найз нөхдөс гадна багш нартайгаа маш гоё холбоотой болно. Би ингээд хичээл орж исэн багш нартайгаа ингээд бүр яг найзууд шиг ингээд ярилцж байгаа байхгүй ингээд айгүй гоё санагдсан. Өнөөдөр гэхэд би ингээд нэг багштайгаа хамт кофе шоп ороод ингээд бүх төрлийн сэдвээр ингээд ярилцж байгаа байхгүй юу. Тэгээд багш нараасаа бас салахад хэцүү байна. Тэгээ би Монголд очиод үргэлжлүүлээд бол ингээд онлайнаар сургалтаа аавна гэж бодож байгаа. Тэгээд маш сайхан харилцаа холбоог тогтоож өгсөн би ингээд маш их баяртай. Зөвхөн хэл сурах биш, маш сайхан хүмүүстэй найзлаа. Энэ бол ингээд миний амьдралын бас хамгийн гоё хэсгүүдийн маань би энэ бүхнийг одоо хизээч мартахгүй гэж бодож байна. За тэгээд энэ сургалтын дээрсээр надад дахиад нэг маш том давуу тал байгаа. Би ингээд хизээч амьдралдаа харж байгаагүй сайхан зүйлсүүдийг харсан. Ингээд надад бүр үнэхээр гоё үзэсгэлэнтэй санагдсан. Ингээд нөгөө нүд баясаад сэтгэл баясаад ингээд бүр маш сайхан зүйлсүүдийг мэдэрсэн. Зүгээр нэг аялал биш. Надад бүр маш гоё байсан. Тэгээд би энд ганцхан брокер руу явсан. Тэгтээ надад ингээд тэр бүх харсан зүйлс маань ингээд миний ингээд бүхний нэг сар байх хугацаанд баг сэтгэлийг дүргсэн. Одоо би ингээд дахиад далайн иргэн дээр сууж энэ ингээд харж байгаа үзэж байгаа бүх юм маань бүр үнэхээр үзэсгэлэнтэй байгаа. Тэгээд ерөөсөө ингээд шийдэж чадахгүй хүн байгаа ч юм уу ингээд англи яаж сурахаа мэдэхгүй байгаа хүмүүс байх юм бол энд ирээрээ энэ зөвхөн хэл сурах хичээл биш шүү. Ингээд танд маш олон зүйлийг өгөх болно шүү гэж хэлмээр байна. Тэгээ мэдээж ингээд хэл сурах аялал бол тийм богино хугацаанд байдаггүй. Би мэдээж үргэлжлүүлээд сурна. Гэхдээ миний хувьд бол энд ирсэн маань миний хамгийн сайхан амьдралын маань хамгийн сайхан дурсамжуудын маань нэг гэж би үзэж байна. Тэгэхээр хизээж харамсахгүй байх болно шүү гэдгийг хэлмээр байна. Та бүхэн тэгээд миний суралцсан сургуулийг сонирхож байвал Edulex агентлаг руу холбогдорой. Би энд хаягийн тавьчих. Тэгээ маш их баярлалаа Edulex агентлаг. Тэгээ Cookie English. Тэгээд миний бяцхан зөвлөгөө юм байна. Баяртай.